Тэгээ хөвдийн гол манай уух ус маань ингээ өвөө болох гэж бодоход байлаа. Шунал ихтэй шулан болдог өдөр мэдхүү та тариалангийн талбай бүх юм байхгүй болно. Тэр үед улсын хурлын гишүүн байсан Ловсонгийн Эрдэнчимэг Цэдв дамбын оюун гэрэл нар төрийн ордоос мэдээлэл хийж улсын хурлаас тос болон тосон бомбын нураг улсын тусгай хамгаалтанд авч нийт 896 мянган га газраар батлуулж чадсан тухайга мэдэгдлээ. Та бүхэнд энэхүү тоог онцгойлон анхааруулъя. Тосон бомбын нуруу орчмын хамгаалалтанд авагдсан 896,527 га газар. За өчигдрийн улсын хурлын чуулганаар тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухайн асуудлыг анхны хэлэлцүүлгээр нь бид батлууллаа. Өмнө Говь аймгийн 3 Тэс сумын нутагт орших тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалалтанд 896 мянган га газраар авч байгаа. Тэгэхээр 896 мянган га газраар авснараа тосон бомбын нурууг бол бүхэлд нь одоо байгалийнхын хэмжээгээр нь авч байгаа гэсэн үг юм байна. Энэ мэдэгдлээс хойш жил гаруйн дараа гишүүн асан оюун гэрэл өөрийн Твиттер хуудасаараа нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрхүү мэдэгдэлд тосон бомбын нурууны улсын тусгай хамгаалтанд авсан 890 мянган га газраас 153 мянган га газар нь алга болчихжээ. Энэ газар хаашаа орчих вэ хэмээсэн байлаа. Яг үүнийг нь мэдэж байсан юм шиг тусгай хамгаалтанд авсан талаараа мэдэгдэл хийхдээ засгийн газар энэ координатыг өөрчилчих вийдэ хэмээн болгоомжлон хэлж байсан нь олон нийтийн сүлжээнд архивлагдсан үлджээ. Тэгэхээр бидний бас нэг санаа зовж байгаа асуудал бол засгийн газар координатыг тогтоохдоо тосон бомбын нуруунд оршиж байгаа лицензүүдийг гадна нь гаргачихгүй гэсэн бас нэг юм одоо сэтгэл зовнил байгаа. Тосон бомбын нуруунд оршиж байгаа лицензүүдийг гадна нь гаргачихгүй гэсэн бас нэг юм одоо сэтгэл зовнил байгаа. Тийм учраас бид засгийн газарт координатыг тогтоох үүргийг олвол байгаль орчны байнгын хорооноос давхарагч яг энэ 896 мянган гагаар нь буюу нутаг дэвсгэрийг бүхлээр нь авах даалгаврыг бас өгч байгаа. За тиймхүү болгоомжилж байсныг нь ёсоор болгож сангийн сайдтангаа сурамгаа гараараа дадамгай нарахгүй хулгайлчихжээ. Сая нөгөө засгийн газраас хэлийн цагийг тогтоосон тухай мэдээлэл хийсэн. Тэгээ хэлийн цагийг тогтоосон тухай мэдээлэл хийнгүүт тэр хэлийн цагийг тогтоосон ажлын хэсэгт ажилласан орон нутгийн хүмүүс манай энд хэлийн цаг тогтоохдоо та нарын тогтоосон тусгай хамгаалалттай газрын хагасыг бас оруулсангүй. Энэ дээр бол тусгай хамгаалалт авах гэж байсан 800 гаач ийм болчлоо шүү гэсэн одоо тэр засгийн газрын одоо эсэс гаргасан газрын зургийг надруу явуулсан л та тэгээд тэгэхэд би нь бол энэ 150 гаруй мянган га газар алга болж байна. За энэ алга болж байгаа мянган га газар чинь хаараас алга болчихв. Чойжсрол сайдын нүүрсний нөгөө нэг ашиглалтын лицензтэй газар байсан. Тэгээд тэр алга болчихв яав юу гэж би бичсэн баггүй. Тэгээд үнэхээр одоо эргээд бас зургийг харсан чинь яг үнэхээр засгийн газраас тогтоосон эцсийн газрын зургийг харсан чинь тэнд яг чойжсрол сайдын эзэмшижсэн дээр ашиглалтын гэрчлэгтэй газар тэр чигээрээ гараад явцсан байна. Бүхний дээр нь хажууханд нь бас дахиад хуулийн том лиценз байсан. Тэр хуулийн том лицензтэй газрыг бас тусгаад гаргаад авсан байна. Тэгэхээр энд нэг хоёр томоохон компани лобби онцлоо гэж би харж байгаа. Тэгэхээр чойжсрол газар одоо тусгай хамгаалтаас гараад явчихаар нэг аюул байгаа байхгүй яг тэр хавьд нь тэр тосон бомбын нурууны хамгийн гол усны одоо их усрууд тэнд байгаа байхгүй тэр усны их усрууд тэр үйлсийн тоорон загийн гараа авчиж байгаа нь бол
Тамтас хамгаалтаас гараа явж байгаа тэр экосистем хамгийн их хортой зүйл болж байна гэж харж байна. Энэ голуудыг болохоор тусгай хамгаалтын газраас гаргацсан байна. А ер нь бол энэ хуршуутын гол, хөвдийн гол бол та нарын баталснаар тусгай хамгаалтын газарт 100% багтчихсан гэж та баталж байна уу? Тоо багтчихсан. Бид нар яг тэр хуршуутын гол, хөвдийн голорч явсан байхгүй. Яг тэр гол усны их үсгүүдээр яваад энэ усуудыг оруулчиж газрынхаа хэмжээг тогтоох юм байна гэжээч бид нар тэр уулын хормоо, тэр усны судлууд тэгээд тэр хөвдийн гол шүтэн гол тэр голууд чинь дагаад ингээ котоороо мод орж байгаа. Хүүснэд орж байгаа. Тэгээд чи аюул тул бэлчээр газар байгаа. Тэр нутаг нь устдаа нийлээд малчтынхаа одоо тогтвортой амжиргааг хангах гол үндсэн юм байна гэдэг тэрийг оруулсан. Тэгэхээр ийм байна. Ерөнхийдөө сангийн сайд чойжсрунгуан одоо ашиглалтын лицензийг хамгаалахын тулд Монгол Улсын их хурлаас баталсан тусгай хамгаалтын газрын хэлийн бүсийг өөрчилсөн байна гэж үзэж болох уу? Би өөр шууд үзэж байна. Яг тэгвэл энэ дуулууд чойжсрунг гişүүн дараа нь би лицензээр зарцаа энэ надад хамаагүй гэж ярьж илээ. Тэр зарсан байна уу, зараагүй байна уу? Тэр чойжсрунгийн нэр дээр өнөөдөр байна уу, биш вэ гэдэгт хамаагүй. Өнөөдөр тийм засгийн газар дотор сууж байгаа чойжсрын нөлөөс нь дамжиггүй гэж би харж байна. Яг тэгвэл яг намайг тэр тусгай хамгаалалтын газрыг батлуулсны дараа чойжсрын гişүүн над дээр өөрөө ирээд оюун гэрлээ чи миний мөнгөийг өгөөрэй. Чи миний газрыг тусгай хамгаалтанд оруулчлаа гэж надад хэлжсэн л да. Би тэгтэн чи яах гэж анхнаасаа тэрийг болтож авсан юм бэ? Чи нутаг дээр нь очиж үздэг юм бол ахын аргагүй газар байлаа шүү дээ. Чи тэр нутгийн ус мусыг ингэж байхгүй болгож яах гэдэг юм бэ гэдээ би яг тухайн үед ярьжсэн. Тэгээд яг үннийг хэлэхэд өнөө маргаашийн нүүрсний ашиг бол тэр үрд мөнхийн уудаг уснаас илүү тэгж төрийн бодлогонд орох ёсгүй гэж би бодож байгаа. Төрийн бодлогонд юу орох ёстой вэ гэхээр төрийн бодлогонд бол тэр мөнхийн тэр ард түмнийх нь амжиргааг залгуулдаг ус нь орох ёстой. Тэгэхээр тэр усцыг бол бид нар үрд хамгаалж авах ёстой. Тэр учраас бид нар тусгай хамгаалтанд тэрийг оруулсан. За ерөнхий дүр зураг нь ийхүү гарч ирж байна. Хулгай хийсэн этгээд баригдсан тэр нь сангийн сайд ноён чойжсрунгуй болж таарлаа. Хөвд хуршуутын голыг тусгай хамгаалтанд авсан уу үгүй юу хэмээх асуудлыг энд хүргээд төр орхив. Угаасаа ч тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авалгүй үлдээсэн байсан ч ухад сэндийч гарахгүй авраг том нуруу юм билээ. Авраг том байцхад гítэлж гарахын аргагүй гүн гүнзгий хавцлууд цавчим эгц байц мөрөгцөгөхийн авраг том нурууг ухаж баялагийг авна гэдэг бол энэ дэлхий дээр хүний хүчин чадлаас хэдийдсэн хэрэг. Газар дээр нь очиж үзсэн хүн бол үүнийг ойлгоно. Яахав ан амтан эрүүс ногоолыг нь бодолцсон хэрэг баг. Тэгэхээр мэдээж зөвхөн ан амтан аратан жигүүртэн асар том дүлийн хач чулуудыг дангаар нь биш түүний өвөр хормоод орших бэлчээр тариалангийн бүс ус гол горигшаан төхөө эмзэг газрыг л хамгаалалтад авсан байж таарах нь үнэнд илүү ойр юм. За одоо яг бидний яриад байгаа гол гэдэг бол энэ хөвдийн гол дээр бид нэр хичээд байгаа. Жохон эсэгхээ энэ ус. Энд чинь говьдоо бол ерөөс амьдрал واخгүй юу. Хангаа хүмүүс бол хараад энийг аюутвал тэгээд үгүй энэ шалбаагийг энэ төр гол гэж нэрлэдэг юм байхаж гайх баг. Гэхдээ говийн хүмүүст энэ бол юугаар сольж болохгүй тэр эрдэнэ. Энийг нь байхгүй болох гэдэг шүү дээ. Одоо энэ хэсэг газар байж байгаа л энэ одоо хамгийн том л энэ шүү дээ. Энээс жижигхэн одоо голууд, энээс жижигхэн тийм тогтоол усууд байгаа. Тэр нь өөрөө хүм малынхаа ундаа болж энэ газар орныхоо шинэ дижэл болж байгаа. Энэ уурхаа эхлээд энэ бүх гол горох бүгд байхгүй. Аймаг орон нутгийн удирдлага сум багийн иргэд бүгд л энэ хүнийг жигшин зэвүүцэж тосон бомб хөвд хуршуутын голоо аврах гэж чадлаараа хөдөлцгөөж өөрсдийнхөө зүгээс эцсийн шийдвэрээ гарган орон нутгийнхаа тусгай хамгаалтанд авлаа. Одоогоор тэдний хийх юм нь энэ түрээд дүр зогсож байна. Үүнээс цааш алхвал нутгийн иргэд малчид өөрсдийнхөө хүсэл зоригийг л дагах болов. Тэгнэ гэдгээч 3 тисхийн хэлцгээж байна билээ. Ямар асуудал хэлцээд ямар шийдэл төр энэ талаараа та ялгуулж байна. За өнөөдөр хөвд хуршуутын голын орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авах асуудлыг иргэдийн хурал ээлж тус гурлаар хуралдаанаараа хэлцэж шийдвэрлээ. Энд болохоор Тостоогийн иргэдийн нийтийн хурлаас болон төрийн бас байгууллага иргэдээс тухайн
орчимд лиценз эзэмшиж байгаа Saudi Coal Trans компани үйл ажиллагааг явуулахгүй, явуулуурхай шинээр нээхгүй гэдэг байдлаар сумын иргэдийн хурал болон сумын сектор төсөлд ирүүлсэн. Энэ нөхцөлтийг сумын хурлын зүгээс ээлжид 3 дугаар хуралдаанаар зарлаж орон нутгийн тусгай хамгаалтанд авлаа. Нийтдээ 43 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авсан байгаа. Тэгэхээр одоо тэр хуршуутын болон хөвдийн голын ойр орчмын одоо иргэд санаа амар тайван байж болох нэ гэсэн үг үү? Савс орон нутгийн зүгээс зохицны зохих арга хэмжээг авлаа. Орон нутгийн тусгай хамгаалтанд авч байна. Тэгээ одоо энэс хойш тэгээ тухайн эрх нүндэгдсэн компани маань шүүхтэд явна. Тэгээ шүүхээр яваад асуудлуудаа шийдэх явна. Дараа Асуудал бол 100% шийдэгдэг юм байна тийм ээ? бүрэн шийдэгдсэн гэж үзэж болохгүй. Мэдээж одоо нөгөө компани шүүгтжил таарах бах. Гэвч шудраг үнэн гэж юм Монгол улсад жоохон ч гэсэн үлдсэн бол хөвд хуршуутын гол заг тоорон төгөл буйсын яган тал байгаа байдлаараа л үлдэх ёстой. Монгол улсын мөнгөний авдрыг эзэгнийхэн суугаа сан хүмүүгийн сайд чойжсрөнгэж ийм л хүн ажээ. Ийм л хүнийг бид сайдын синтез залж ийм л хүнээр бид мөнгөнийхөө авдрыг мануулжлаа. Би Монголоор гоёдаг. Хөх Азийн цэжин дээр ирж уцхын учир хүмүүний алтан заяа энд байхын учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орохын учир тунгалаг шамдны толиог хулантай хамт булаалтаж аршаа намсахын учир би Монголдон мэндэлсэн. Газар тэнгэрийн савслагт гайхуулан байж ганц яванасаар би Монголоор гоёно. Би Монголоор гоёдаг. Би болсон нөхцөл байдлаас сурвалжиж олсон баримт материалуудаа бид та бүхэн танилцууллаа. Дүгнэлтийг нурших нь илүү үз. Бид нийтдээ 3 дугаар үхийд цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байсан хэдий ч сангийн сайд ноён чойжсрөнгийн бүрдүүлсэн багийнхан Монгол улсын хэл чухал эмзэг цэгүүдээр хаасаагүй тархан байрлцаад байгаа болон Монгол улс дахь түүний өөр бусад уул уурхаануудын талаар мэдээ баримтуудыг олж мэдснээр цаашаагаа нэвтрүүлгүүдэд үргэлжлүүлэн хийхээр болж байна. Мэдээж амлсан ёсоор 3 дахь цуврал буюу хөвд хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа нэвтрүүлгээ үүний дараа та бүхэнд хүргэнэ. Дараачийн нэвтрүүлгүүдээр эргэн уулзъя. Тосон бомбын улмас баримтад цуврал нэвтрүүлэг. Цуврал 1. Мангасын ам дахь 3 тис. Цуврал 2. Тосон бомбын нуруу хэрцсэн тусгай хамгааллын бүс. Цуврал 3. Хөвд хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа. Үргэлжлэл B.